За яг хуу төрийн жинхэнэ албан тушаал дээр бол энэ хэрэгжихэд нэг буруу юм байхгүй байна. Гэхдээ одоо сонгуульт албан тушаал дээр яах вэ? Ял шийдгэлтэй тооцох хугацаа гэж байдаг. Одоо тэр ял шийдгэлтэй тооцох гэдэг хугацаач байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр сонгуулийн хуулийн тодорхой зүйлээр бол ял шийдгэлгүй тооцсон бол сонгуульд оролцсноо гэж. Тэгээ нөгөө хүн нь одоо юу гэдгийг ямар ч хэрэгтэй байх нь хамаагүй ял шийдгэлээ эдэлсэн бол сонгуульд оролцоод тэгээд одоо юу гэдгийг ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайд ч юм уу одоо албан тушаалд очихоор тэхэн л байна л да. Одоо та энийг бол авилга албан тушаалын эргээр ял авч ирсэн юм байна. Томилохгүй барихгүй гэх юм уу. Ийм нэг ойлгомж юм гараад байна л. Ард түмэн сонгомоор байдаг. За. Тий. Тэгээ энэ яг хатуу хөлх манай инквер даргалт зориулээд байна уу гэж би хараад байна л. Одоо тэртээ тэргүй сонгуулийн хууль нь өөрчлөгдөөд энэ төрөйгөө явахаар аяндаа бас дахиад одоо юу гэдгийг нөгөө хүнийгээ нийгэм өссөн төрд оруулж ирэхгүй тулд нэг ийм заалт оруулаад уул нь хүчингийн эрэг хийсэн хүнийг бас оруулмааргүй л да. Аимшигтай шүү дээ. Юу авилга улаан махны хэрэг шүү дээ. Өөр амар хэрэгүүд байгаа шүү дээ. Хүн амны хэрэг ч юм уу. Энд чинь бас л амар гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр эсвэл ерөөсөө энийг бүр хавтгааруулад шууд гэмт хэрэг альва гэмт хэрэгээр яаш шийдгүүлж ирсэн этгээдийг төрийн албанд оруулахгүй гэж болно л да. Японд бол захиргааны зөрчилж гисэн авсан нөхөрт виз өгөхгүй гэж байгаа шүү дээ. Өөрийнх нь оронд нь биш. Өөр улсад одоо Монгол ч юм уу тэрэндээ шүүхээр ямар нэгэн шийтгэл авчаавал өөрийнхөө орон нутаг руу нэвтрүүлэхгүй гэсэн ийм хууль үйлчилдэг. Тэгэхээр манад одоо бас энийг нэг одоо юу гэдгийг тэгвэл нийгэм өсөн ял шийдгүүлж байгаагүй итгэхэд гэж оруулаад тэгвэл төрөө нийгэм өсөн цэвэрхэн байлгаа гэж авал ингээ оруулсан дээр хаа. Тэгэхгүй л энэ төрийн албан чинь одоо төмөр замд нэг нөхөр сууж байгаа шүү дээ. Ял шийдгүүлсэн нөхөр. Нэг гайлын бас нэг нөхөр бас сууж байгаа. Би тэгж санаж байна. Тэр нэр одоо тэгээ энэ хууль батлагдахаар хууль уцаан хэрэглэгдэх үү? Бас энэ дээр хариулж өгөөч.